Хүн баялагын менежмент. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи үзүүлж байна. Эртний түүхээс үйл явдлыг бус түүнийг бүтээгч хүмүүний удирдлагын урлагийг судлахгүйгээр Монгол хүний онцлог хөгжлийн тухай ярьж тэртээ 13 дугаар зууны хүчирхэг Монголын үр садыг сэрээж хөдөлгөх арга ухааныг олно гэж үгүй билээ. Эдийн засгийн онол менежментийн сонгодог онолууд босгохоос 300 жилийн өмнө л Монголын өгд маань бол тэр онолын үндсэн агуулгатай барыг төстэй нүүдэлчин сэтгэлгээнд тулгуурсан тийм онолыг боловсруулахад хэрэгжүүлсэн байна. Бид бол энэ онцлогоо судлах хэрэгтэй. Тэр онцлогтой тулгуурлаад орчин үеийнхэн менежментийг хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ тулгуурсан сургалт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас одоогийн удирдах ажилтнуудыг дахин бэлтгэх хэрэгтэй. Менежерүүдийг сайн бэлтгэх хэрэгтэй. Бид бол залуучуудыг хүмүүсийг, бизнес эхнийг байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг хөгжүүлэхэд туслах хэрэгтэй. Энэ утгаараа бол бид тэр академи бол тэгжил байгуулагдаж тэр нийтлээ явж байна. За бид их сургуулиуд бол зөвхөн бакалавр, магистр, доктор бэлтгээд онлын энэ сургалтыг мэргэжил олгохын зэрэгцээгээр яг энэ орчин үеийн энэ шаардлага тохирсон мэдлэг чадвар дадлаг олох талаар бол бас хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ утгаараа бол бид нэр хамтарч энэ чиглэлээр ажиллаж байна. Аливаа улс үндэстэн байгууллага хамт олон хувь хүний хөгжил дэвшил, тогтвортой хүчтэй байх хэсэг нь зөвхөн сайн хүний нөөцөөс хамааралтай гэвэл эргэлзэх хүн гарахгүй. Монгол улсад зах зээлийн өрсөлдөөн бий болсноор хүний нөөцийн асуудлыг бизнесийн салбарын энэ тэргуунд тавьж, дан ганц хүний нөөцийн менежерээр зогсохгүй алба хэлтэс хүний нөөцийн газар болтлон өргөжин хамгийн сайн мэргэжилтэн баг хамт олныг бүрдүүлэх, төлөвшүүлэх, тогтвортой ажиллуулах сайн удирдлагыг эрэлхийлэх болсон. Энэ нь дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлж, зах зээлд амьд үлдэх хамгийн зөв сонголт оновчтой шийдэл юм. Хөгжил дэвшил хийж бүтээх оргилсон хүсэл цаг ямагт суралцахыг уриалдаг. Шинэ үеийн залуус энэ шинэ хандлага өөрчлөлтийг мэдэрч шинчиллийг өөрөөсөө эхэлж байгаа нь бахархууштай. Миний хувьд бол байгууллага удирдах байгаа хүний хувьд бол бас байгууллага өргөжүүлэх тал дээр бас бодолтой явдаг. Ерөнхийдөө энэ өргөжүүлэхүүднээс хамгийн гол цөм нь бол энэ хүний нөөцийн менежмент гэдэг асуудлын болов гэсэн бодолд төлөвлөлтөн бас олон юм сургалтуудаас сонгож энэ Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академид суралцахаар шийдсэн л дээ. Яагаад тэгэхээр энэ сургалтын давуу тал нь болохоор мэдээж 30% онлоор 70% нь бас практик амьдрал дээр бас ямар байдлаар хэрэгжүүлж болох гэдэг дээр илүү төлөв ордог. Практик олсон учраас энэ сургалтыг бас сонгож судалсан байгаа. Төгсөөд мэргэжлэр бол ажиллаагүй. Тэгээд мэргэжлийн бас ажил хийж байгаа 2 жилийн өмнөөс ер нь зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байруудыг судлаад хүний нөөцийн менежерээр ер нь сурья гэсэн бодол төрсэн. Тэгээд хүний нөөцөөр эргээд сурах гэхээр нэлийн цаг хугацаа орох гэсэн учраас гадуур сургалтуудыг судалж үзсэн. Тэгээд хүний нөөцийн шинжилгээ удирдлага академид ирээд эхний нэг үнгүү сургалтанд сууж үзээрэй гэдгсэн тэрэнд нь сууж үзсэн. Ер нь тэр нь таалагдсан 30% онол 70% практик дадлага хийлгээд явуулдаг нэг таалагдаад энэ шинжилгээ академид сонгож ирээд энд сууж байгаа. Хүний нөөцийн сургалтын төв нь Монгол менежментийн онолд тулгуурлан практик дадлагыг хослуулж, богино хугацаанд хүний нөөцийн мэргэжилтний ур чадварыг эзэмшүүлэх, хүний нөөцийн зуучлалын төвөөрөнд дамжуулан амжилттай төгсөгчдөн ажлын байранд зуучилдгаараа давуу талтай. 10 жил багш хийчихэд энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд одоо хүний нөөцөөр ажиллаж байгаадаа бол хамгийн их миний хүсэж өмөрөөж ирсэн юм биелсэн. Академид суралцаад дадлага хийхээр говь компанид ирсэн. Тэгээд дадлагын хугацаанд бол одоо хүний нөөцийн менежерүүдтэй хамтарч ажиллаад одоо манад ажиллаж болох юм байна гэдэг тэр дадлагаас шууд эндээ үлдсэн. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи Монгол хүний түүхэн хөгжлийн ололтод тулгуурлан
хүний нөөцийн менежментийн хөгжилдөд шинтгэл хийх, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арга зүйн тусалцаа үзүүлж тасралтгүй хөгжүүлэх, Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэн, зорилготой, өөртөө итгэлтэйгээр зогсолтгүй хөдөлмөрлөж амжилтанд хүрэх гарцыг нээх эрхэм зорилготой. Хүнд хүсэл байхад бол мэдлэг, ур чадвар, туршлага бол дагаас суудгаа. Тэгэхээр бид нэр тухайн хүнд тэр хийж бүтээх тэр хүсэл эрмэлзлийг бий болгох, хандлагыг өөрчлөх, орчин үеийн шинэлэг менежментийн загварыг бол Монголд одоо төлөвшүүл өндөр мэдлэг ур чадвартай менежерүүдийг бэлтгэх зорилготой. Тэгэхээр бид нэр өөрийгөө ашиглах, өөрийгөө нөөц бололцоо байна гэдгээ итгэсэн менежерүүд бол одоо хамгийн их орчууд бол бэлтгэж гарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хүний нөөцийн удирдлага шинжилгээ академиас зохион байгуулж байгаа нэг том үйл ажиллагаа бол хүний нөөцийн менежер практик ур чадвар болох одоо вакуум сургалт байгаа. Монгол хүний хөгжлийн түлхүүр хүн хэмээх шавхагдшгүй баялагийг удирдан чиглүүлэх эрхэм үүрэг байгууллагын хүний нөөцийн менежерүүдэд байдаг. Та өөрөө ч таньж нээгээгүй асар их нөөц боломжийг бүрэн ашиглах арга ухаанд суралцсанаар бусдыг таньж нөөц баялагын нээх, цаашид хөгжих зөв чигийг гаргаж, хүслээрэн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх том алхмыг хийж чадна.